Яа, сайн байцгаана уу. За энэ болохоор өөрийгөө танилцуулах болон өрөөдөлтөй харилцах үндсэн нэг сэдв хичээлийн элдв анкетанд хувийн мэдээлэл өгөх тухай нэг хичээлийн соёл судлалынх нь хэсгийн мэдээлэл байна. За энийг хичээл дээр яригадаад өнгөрсөн байгаа. Гэхдээ ахиад энэ бичлэгээр оруулъя. Зарим хэрэгтэй үг хэллэгийг нь тэмдэглэж аваарай. За одоо энэ importance гэдэг l'importance гэдэг бол ач холбогдол гэсэн үг те чухал байдал. Formulaire гэдгийг энэ formaliser гэдэгтэй тэмдэглээд аваарай. Энэ нь болохоор яг одоо нэг загварт оруулсан хэлбэрчилсэн тэр гэсэн утгагаар энд яг энэ текстэнд ашиглагдаж байгаа байхгүй юу? За энэ formulaire гэдэг нь болохоор анкетыг хэлж байгаа ямар нэг юу асуулга гэсэн үг. За энд formaliser гэдэг нь бүх юмыг ингээд нэг хэлбэрт загварчилсан байдгаа гэсэн утгаар орж байгаа шүү. Франц улсад бүхнийг загварчлан тогтоосон байдгаа. Ямар нэг байгууллагад бүртгүүлэх, гэрээ, туслалцаа, орон байр гэх мэтчлэн асуудлаар дандаа бичгээр асуулга бүглэх ёстой болдог. Бичиг баримт нь мэдээж тодорхой, бүрэн дүүрэн алдаагүй байх хэрэгтэй. Наад захын энгийн мэдээлэл байсан ч гэсэн. Хаяа за ихэнхдээ төрсний иргэний үнэмлэх хувийн биеийн байцаалт болон оршин суугаа хаягийн тодорхойлолт гэх мэтчлэн баталгаа бичиг баримт өгөхийг хавсрахыг шаарддаг гэж. За энэ fournir гэдэг нь болохоор ханган нийлүүлэх, хангах, өгөх гэсэн утгаар байгаа юм шүү. За энд ер нь энэ анкетыг хаана бүглэж таардаг вэ гэх юм бол хөдөлмөр эрхлэлтийн зуршилтын газар CAF гэдэг нь одоо Caisse d'allocation familiale буюу өрхийн халамжийн төв гэсэн үг л дээ. Халамж үйлчилгээний төв гэсэн үг байна. За тэгээд préfecture гэдэг нь одоо бол манайхаа мэддэг болсон байх. Дотоодын асуудал эрхэлсэн газар гэсэн үг. Ялангуяа бид нар шиг юм гадаадаас ирсэн гадаад хүмүүс гадаад гарал үүсэлтэй боловч Францын нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийн бичиг баримт префектураар дамжин баталгааждаг. Тэгээ за дараа нь эмнэлэг гэж байна. Сургууль, яам тамгын газруудад гих мэтчлэн. За тэгээд ингэж бөглөхтэй мэдээж цаасаар, хэвлэмэл цаасаар эсвэл цахимаар бөглөх боломжтой. Энэ en ligne гэдэг нь цахимаар гэсэн үг тий. За тэгээд Францын төрийн байгууллагын албан ёсны сайт нь болохоор энэ төрийн үйлчилгээ гэсэн нэртэй ийм сайт байгаа. Service дундуур зураас public fr. За өөр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй с жиг бүхий сайтаас энэ дээр дарнуу барьнуу энийг бөглөнүү гэсэн юм ирэх юм бол та нар минь гиндээд одоо чатаар ч юм уу мэйлээр утасны мессежээр тэр ирэх юм бол тэр дээр даруу зай мэдээлэл алдахын цомдон юм шүү тэр бол. За энд энэ анкет бүглэхдээ бид нар юуг мэддэг байх ёстой вэ гэж юм. За тэгэхээр юм тодорхой ингээд зүглүүлээд хайчихсан юм шиг ийм товчилсан үгнүүд байдаг. За номер гэдэг бол манайхтай адилхан байна те. Энд хойно нь дугаарыг өгчихсөн байгаа учраас энийг хараад сайхан тогтоож яваарай. Ялгаж салгаж сураарай. За N гэх ганц дугаар өсөг байх юм бол дугаар. Né le гэдэг нь болохоор энэ né гэдэг нь төрөх гэдэг үйл үгийн өнгөрсөн цагийн хэвнэ байна л да. За тэгэхээр энэний араас шууд төрсөн он сараа бичнэ гэсэн үг. Adresse complète гэдэг нь болохоор нөгөө хаягаан зүглүүлээд хаяхгүй яг бүрэн дүүрэн хаягаа бичнэ гэсэн хаалганы дугаар, гудамж, шуудангийн код, хотын нэр. За энэ Франц дотроо ч юм уу тухайн байгаа хоттой улстай байвал нэг хэрэг хэрвээ бүр олон улсад байх юм бол улсынхаа нэрийг бичнэ тий. Дараа нь гэр бүлийн байдал гэж байна. Célibataire за ганц бие гэрлсэн, гэрэлтэй цуцлуулсан, эсвэл бэлбсэн. За үндэстээр болохоор тийм юм гэд сүнсээ биччихэн. За тэгээ ялгаж салгаж сайн нэг ойлгох шаардлагатай нэг юм байна. Одоо энд nom de famille гэхээр бүр хэдэн үеэрийн ганцхан ийм овогтой байдаг. Одоо манай борчгон ч гэдэм үү те тэрнтэй адилхан. Бидний хувьд болохоор ийм эцгийн нэрээр овгоо хийж явдаг ш те. Тэгэхээр тэрийг байдаг шүү. Тэрийг эцгийн нэрийгээ одоо бидний паспортон дээр иргэний үнэмлэхэн дээр ямар нэр вэ тэрийг бичнэ гэсэн үг. Тэгээд
өөрийн нэр prénom гэвэл өөрийн нэр, nom de famille гэвэл эцгийн нэрээ бичнэ. За дараа нь lieu de naissance төрсэн газар, төрсэн улс. Одоогийн хаяг оршин суугийн өмнө нь оршин суудаг байсан хаяг нь өмнөх хаяг. За би одоо энд зөвхөн дуудлагыг зөвхөн энэ текстийг уншаад өгье. L'importance des formulaires en France. En France, tout est très formalisé. Pour une inscription, un contrat, une aide, un logement, il faut remplir un formulaire écrit. Les documents doivent être clairs, complets, sans faute, même pour les informations de base. Il faut souvent fournir des justificatifs, pièces d'identité, justificatifs de domicile. Où trouve-t-on ces formulaires? À Pôle emploi, à la CAF, à la préfecture, à l'hôpital, à l'école, à la mairie, etc. En version papier ou en ligne. Site comme servicepublic.fr. Service trait d'union. За энэ trait d'union гэдэг нь болохоор энэ голын холбоос зураасыг хэлж байгаа тий. Service trait d'union public.fr. Que faut-il savoir pour bien remplir un formulaire? Il faut connaître des abréviations typiques. Numéro, né le, adresse complète, situation familiale, nationalité. За би энэ хойтлын дүүцэж байгаа үгнүүдийг хэлээд өгье. Numéro, date de naissance, numéro, rue, code postal, ville. Célibataire, marié, divorcé, veuf, veuve. Par exemple, mongole, algérienne, française. Il faut distinguer nom de famille, nom et prénom, lieu de naissance, pays d'origine, adresse actuelle, ancienne adresse. Tiens, боловсон зам болон төрийн үйлчилгээний байгууллагын уялдаа холбоо гэж л да энэ хооронд ямар холбоотой юм бэ гэсэн юм байгаа тий. Lien гэдэг нь холбоос уялдаа холбоо хэлж байгаа. За энэ болохоор өөр тохиолдолд одоо чинь гэр бүлийн танай ямар хамаатай юм гэж асуухад тэр энэ lien familial, lien parental гэж ашигладаг шүү. За эсвэл энэ lien гэдэг нь өөрөө угаасаа холбоос гэж юм чинь холбоос гэдэг үг хэрэгтэй бүх тохиолдолд ашиглаж болно. Жишээлбэл наад ярьж байгаа сэдвтэй чинь яг ямар холбоотой юм бэ гэж хэлдэг. Тэгэх юм бол энэ lien гэдэг үгийг бас ашигладаг шүү. За en France за Францад бол бид нар боловсон байх ёстой. Юун дээр ч гэсэн одоо анкет бөглөختөө ч гэсэн анкетны хувьд ч гэсэн хатагтай ноёнтон тэгж ингэнүү тэгнүү гэд үүнийг бөглөнүү гэд veuillez гэж юм л та. Энэ болохоор vouloir гэд хүсэх гэдэг үгийн хүндэтгэлийн хэлбэртэр байна л та. Veuillez remplir үүнийг бөглөнүү. За il faut signer гэдэг чинь одоо гарын үсэг зурах гэсэн үг те. Il faut гэдэг нь тэгэх ёстой, ингэх ёстой. За тэгэхээр гарын үсэг зурах ёстой. Les documents officiels. Албан ёсны бичиг баримтан дээр гарын үсэг зурах ёстой. За он сар бичгтээ бол бид нар заавалгүй сараас өдөр сар он гэж дуустдаг. Манай Монголд бол 25 оны 5 сарын 20 гэх вэ те. Франц хэлээр бичих гэж байгаа. Франц улсад бол өдрөө бичээ, сараа бичээд, оноо бичнэ.
За тэгээ хэрэгцээ бидний бүрдүүлж өгч байгаа материалд ямар нэг мэдээлэл дутуу буруу эсвэл дутуу uncomplete гэж байна те энэ дутуу байвал тухайн бичиг баримтыг татгалзнаа гэсэн. Татгалзах магадлалтай гэсэн үг. Аль эсвэл за ийм юм дутуу байна шүү гэд буцаагдана гэсэн үг те. За энэ болохоор хувийн мэдээлэл өгж байгаа нэг ийм жишээ байна л да. За харъя. Энэ бол сайгүй байж идэг ийм жишг анкет юм байгаа шүү. За овог, нэр, төрсөн сар, төрсөн газар, яасан үндэс, хаяг, утасны дугаар, мэйл хаяг. За энэ мэйл хаяг дээр болохоор хараа имэйл гэдэг нь ингээ бүр олон улсад ингээ тогтчихсон шахам англиараа байгаа юм л та. За mail гэдэг энэ болохоор ингээ францаар байгаа юм. Mail, courriel. За энэ нөгөө L гэдэг нь болохоор электроник гэдгийнхээ электроник буюу цахим гэсэн утгынхаа утгын цухалзуулаад байгаа юм энд. Хэрвээ courrier гэдэг эрээр төгсчихсөн байвал цаасаар шуудангаар явуулж байгаа цагтл харилцаа хэлээд байгаа. Тэгвэл courrier гэж эрийг бол хэлэхгүй тийм ээ. Бид энд зөвхөн ялгааг нь мэдрүүлэх гэж л эрийг нь уншлаа. Хэллээ түүнээс ш courrier, courriel. За situation familial гэр бүлийн байдал, хүүхдийн тоо, мэрэгжил, Франц хэлний төвшин. За тэгэхээр энэ Европын холбооны олон улсуудын хооронд яг ингэж стандарт тогтоосон байдлаар бол ингэж 3 ангилж байгаа тий. А1 гэдэг бол хамгийн бага анхан шатных гэсэн үг. С2 гэдэг бол дээд шатных гэсэн үг. За дунд шатных нь болохоор B1 B2 тийм ээ. За date d'arrivée en France гэнэ Францад ирсэн он сар өдөр. За дараа нь тип гэнэ. Тип гэдэг нь болохоор төрөл гэсэн үг л дээ. Тэгэхээр оршин суугчийн бичиг баримтны titre de séjour гэдэг нь болохоор оршин суугчийн картыг хэлж байгаа. Энэ яг манай Монголын иргэнэ үнэмлэхний хэмжээтэй тийм нэг карт байгаа. За тэр картны хэлбэр гэнэ. За тэр нь гэр бүлийн хувийн шалтгаанаар хувийн гэр бүлийн шалтгаанаар урт хугацааны виз, оюутан гэх мэтчлэн ингээд ангиллал нь өөр байх нь байна. Энэ ангиллалынхаа дагуу ажиллах эрэхгүй юу гэдэг нь яг ямар эрхтэй вэ гэдгийг тодорхойлогдоо явчихдаг тий. За дараа нь энэ болохоор numéro de sécurité sociale гэдэг нь болохоор эрүүл мэндийн даатгалын карт байдаг. За тэр даатгалын картны дугаар гэсэн үг юм. За Франц үндсэн иргэд бол нэгээр эхлээд ах шиг байгаа юм. Би бол жишээ нь одоо гадаад хүн гэдэг утгаараа энэ 2-оор эхэлсэн юм дугаартай байдаг. За энэ дугаар бол энд байгаа ер нь бүх мэдээлэл дандаа л юм зохиомл мэдээлэл байгаа тийм. Энэ жишээ нь 28704 123456 гэдэг юм дагнасан юм дугаарт бол хүн мэдхгүй тийм энд бол bien. За одоо хэдүүлээ үг хэллэгийг харъя. Үг хэллэгээ харчихлаа. Одоо дуудлагыг харъя. Bien avec la politesse et l'administration. En France, on doit être poli. Même sur un formulaire, on dit Madame, Monsieur, veuillez remplir. Il faut signer les documents officiels. Les dates sont écrites au format jour, mois, année. 20 mai 2025. Si une information est fausse ou incomplète, le dossier peut être refusé. Nom, prénom, date de naissance, lieu de naissance, nationalité, adresse, téléphone, adresse email, adresse mail, adresse courriel, situation familiale, nombre d'enfants, profession, niveau de français, A1, A2, B1, B2, C1, C2.
date d'arrivée en France, type de titre de séjour, numéro de sécurité sociale.